Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан үндсэн хуулийг Брайль үсгээр хэвлэн гаргасан байна. Монгол улсын хэмжээнд нийтдээ 11 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний зүгээс бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийг Брайль үсгээр хэвлэж түгээхэд анхаарал хандуулахыг хүслээ. Шинэ үндсэн хууль батлагдсны 34 жилийн маргааш тохион энэ хүрээнд Монгол Брайль үсгээр хэвлэсэн Монгол улсын үндсэн хуулийг улсын хурлын дарга учраад өнөөдөр танилцуулж дээжийг нь Монголын хараа хүчдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консорциумын төлөөлөлд гадуулан өглөө. Энэ Брайль үндсэн хууль нь 2019 оноос хойш оруулсан бүх нэмэлт өөрчлөлтийг багтаан нийцснээр онцлог юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол улсад 11.5 мянган харааны бэрхшээлтэй иргэн байдаг байна. Тэдний 80 орчим хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм. Иймээс Брайль хэвлэлт бүхий үндсэн хуулийг 21 аймаг 9 дүүргийн номын сангууд болон хууль сурталчлах төвүүдээр дамжуулан иргэдэд түгээх юм байна. Брайль үсгээр хэвлэж нийтийн иргэцэн зориулж өргөж байгаа нь бол тэгш боломжийг хангах ийм зорилготой ажил ард хавсралтан дээр нь үндсэн хуулийн дуун хөрвүүлэг буюу сонсдог хэлбэрээр QR кодыг бас байршуулсан. Парламентын үйл ажиллагааг иргэдтэй илүү нээлттэй мөн тусгай иргэцэд иргэдтэй ээлтэй болгох зарчмыг баримталж цаашд бол тууштай хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлье. Хуулийн мэдээлэл бол тодорхой хэмжээний хуулиудыг манай Монголын харагчдын үндэсний холбооны Брайлийн хэвлэлийн төвд хэвлэгдэж гарч байдаг. Миний хувьд бол би ерөнхийдөө телевизээс шинэ хуулиудыг бол телевизээс хараад байгаас л авчих штеп. Өнгөрсөн 2025 онд Монгол улсын их хурлын парламент цэгийн захим хуудсанд байршуулан олон нийтэд түгээсэн Монгол улсын үндсэн хуулийн дохионы хэлэнд хөрвүүлсэн болон аудио хувилбарын хяналт тус бүр 600 мянгад хүрчээ. Тэгвэл үндсэн хуулиас гадна бусад хууль эрх зүйн мэдээллүүдийг ч аудио, видео хэлбэрээр бэлтгэн харааны болон сонсогчдын бэрхшээлтэй иргэдэд хүргэх нь чухал байна.